Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Подкастнда тавтаа морил. За тэгээ өнөөдрийн ярах сэдв бол ерөөхдөө нөгөө нэг сэтгэл зүйн асуудалтай хүнээс авсан тийм шарах. Сэтгэл зүйн асуудал гэдэг нь нөгөө хажууд хамт өссөн хин нэгэн чинь ч юм уу аав ээж эмээ өвөө тэгэл нөгөө үргэжсэн хүмүүсээсээ бас хамгийн их шарах авдаг. За тэгээ ингээ подкастаа эхэлцгээе. За эхний түүхээ уншия. За юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргье. Токсик эмэгтэйчүүдийн ангийг сонсоод бичгээр шийдлээ гэд. Энэ нөө эрэгтэй хүнээс ирсэн захиан юм байлээ. Тэгээд яг хуу энэ эмэгтэй нь болохоор яг тийм сэтгцийн эмгэг гэдгээс илүү ер нь бол энэ харилцаанаас авсан тодорхой хэмжээний аягүй юм сонирхолтой төв. 10 жилээ төгсөөд их сургуульд орсон шинэхэн оюутан ангийнхантайгаа танилцаад хідэн найзуудтай болсон. Тэгээд нэг өдөр гадуур суухаар болоод нэг эмэгтэй найз маань найзыгаа дагуулад ирээд харсан чинь их л хөөрхөн инээдэг охин. Тэгээд жоох рок хөгжим сонсдог. Надаас тэр тис өөр сонирхол татаад маргааш нь найзаасаа дугаарыг нь аваад харилцаад төд удалгүй үргэж эхэлсэн. Хоёулаа дөнгөж оюутан болцсон. Би үнэхээр сайн юм л болвол хичээлээ таслаад сургууль дээр нь очиж цуг лекц бүр семинарт нь хүртэл цуг суудаг байсан. Тэр маань чи миний анхных гэл үнэхээр сохорцсон байсан юм а. Эхний семестр бүр нэг голчтой гаруй би бүр харваад унтсан хахаа гинэ. Тэгээ дараачихаас нарай гайгүй цагаа зохицуулаад тэгсэн манай хүн цаг гаргахгүй байна гэж уралдаг болов. Тэгээд хэрүүлдэ байж байгаа 100 болвоо төрсөдрөөр нь playtime-ийн тикет авч өгөөд миний хаар явчаад иргээд бид playtime гэж сайн мэдхгүй манай хүн их л амьд хөгжин дуртай гоё яагаад ирэн гэж утсан чинь амьд хүнд дуртай болоод ирсэн байдгийм да гэнэ. Би бүр үнэхээр итгэдэг Facebook-ийн пассвортыг хүртэл өөрийнхөө өгсөн байсан. Тэгсэн чинь миний Facebook-оор ороод тэр хүнээ бас ойр дотных нь хүмүүсүүдийг блоклцсон байсан. Тэр маань пост бичгээр тэдэн комент байна гэж харагдаад ороод харахаар надад харагдахгүй би бүр гайхаад эхэндээ юм бодохгүй байж байгаад нэг өдөр бүр юу ч дуурахгүй байхаар нь хэрэлдээд яагаад ч юм фейсээ оролдож байгаа блог листэнд нь танихгүй хүмүүс байхыг нь хараад анблок хийсэн чинь манай хүний постн доор нь хайртай дуртай найзууд нь хүртэл амжилт энтергээд бичсэн. Би тэрэн дээр нь бас тийм бичснийг нь мэдэхгүй хайртай энтер гэд юм бичсэн байсан. Хамгийн амар нь бурхан минь. Тэгээд нөгөө залуу руу нь орж үзээд инста руу нь орж үзсэн чинь нүцгэн биеийг нь зурж байгаа пост байгааг хараад үнэхээр шоконд ороод уурлах хуйлах хоёр давхцаа шууд л асуулаа. Тэгсэн юу ч болоогүй юм шиг. Тэгсээ удахгүй чиний юмнуудыг аачаад өгнө гэж авсан. Тэр анх үерхэхдээ миний анхных гэд байсан охиноос ийм амар сэтгэл гараад байхтай явах вэ гэж бодсон амар юм бэлээ. Инээс хойш эмэгтэй хүнд итгэхдээ шалаар нэг зүгээр л хоосон би эмэгтэй хүмүүсийг хүнж гэж харахгүй болцсон байсан. Одоо л гайгүй болж байна. Эцэст нь гэхэд тийм хүнтэй таараа тэр гинэн хайранд итгэдэг байсан тэр залуу байхгүй болсон их харамсдаг да. Би одоо гэхдээ playtime жижиг болгоо явдаг шүү гэнэ. Тэгээд нэг юм чи ер нь энэ дээр юу гэж боддог ингээл би биенийхээ утсыг үзээл. Тэгэл юм одоо ингээл нэг амар би биенийхээ хоёрын орон зай тэтэрхий ингээл халтдаг хосоод байдаг штэ. Тэгэл тэндээс нь айгүй олон юм үзчихэл заримдаа буруугаар ойлгох зүйл байна. Заримдаа бол үнэхээр араар тавьсан асуудал өөр хүмүүстэй бас тэ үргэлжилсэн гэдгийг нь харангуйтай айгүй том сэтгэлийн шарх аваад тэгээд дараачуудаа харилцаанд орохдоо нөгөө шинэ хүмүүсийнхаа ч гэсэн тийм хоёрын орон зайд айгүй их юм хаалт гсэн оролдлогууд байдаг. Тэгээд ер нь энэ харилцааг айгүй их тийм токсик болгодог зүйл юм шиг санагддаг. Ер нь халдах хэрэгтэй мүү, халдахгүй байх хэрэгтэй. Би ерөөсөө яаж ч яасан утсыг нь л үзэж болохгүй л дээ. Гэтэ нөгөө нэг зарим хүн чинь утсыг нь үзэхстэй өргөж байгаа юм чинь тийм прайс гэж байхгүй өдр гэлээ. Миний хувьд бол маш том сурсан хичээл бол хизээч хин нэгний утсыг юмд бити дураараа хөр хин нэгний утсыг ойр дотны эйжент чинь утсч байсан юм уу те дүүгээ чинь утсч юм уу ойр дотны чи хэний ч утсаасан дураараа бити утсанд нь хурж кодыг мэддэг гэсэн ч гэсэн тайлж үз гэдэг тийм зүйлтэй болсон. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө эн чинь хүний хувийн орон зайгаа гэтээ яг ийм нөхцөл байдалд баригдаад өөр хүнтэй чадалцсан тэрийг ингээ барьж ингэж яавал дараа нь юу нь яаж мэдэх байсан гэдгээс амар сонирм байгаа зү. Намайг хуурж ирсэн нь би өөрөө л ингэж олж утсыг нухаж ингэж мэдээг бол би дараа нь юу нь яаж мэдэх вэсээ хууртагтаал яваад авах юм уу эсвэл нэг л өдөр энэ хүн надад би өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байсан юм уу? Нэг хүнд нэг юм бас мэдрэмж төрөөд идэв штэ. За нэг л биш энэ да тий. Хосын хувьд штэ тий. Хосод хувьд нэг л биш энэ да нэг л юм нуугаад энэ да өөр энэ да гэхэрл хүн шууд шийдэл за утсыг үзье гэж шийддэг юм шиг байлээ. Тэгэл утсыг үзээ нэгээд харахаар нөгөө нэг мэдрэмжийн зөв байж таардаг.
Эсвэл заримдаа зүгээр сонирхоод үздэг шүү дээ. Ярим хүмүүс бүр уйдаад үздэг. Ямар уйдахтай юм бэ? За бит хоёр ер нь бараг юу ч болохгүй. За бараг уцыг үзчихье та гэж уйдаж бас үздэг. Тэгэж бити үзээрэй гэж хэлмээр байна. Ер нь л хүний уцыг, хүний хувийн орон зай бити хаалтаараа чи өөрийнхөө уцыг ч гэсэн үзүүлэхийг хүсдэг бол хүний ч гэсэн уцыг бити үз. Чи өөрийнхөө уцыг ингээд үзүүлээд ухуулаад хамаг юмаа дэлгүүлээд заримдаа энэ чи хүнд чи хинт хэлэхгүй бас нууц гэж ааш. Тэр юмаа хүртэл нөт дээр бичсэн байдаг ч юм уу тий. Тэгээ тэгүүлэхийг хүсдэг бол хүний уцыг одоо тэгээд одоо ингээд нэг юм хүмүүсийг манипулейт хийдэг хүмүүс жишээлбэл хүний ингээд хамгийн нууц болоод сул тал гэж бодож байгаа сул тал байж болох үе зүйлийг нь шалгаж тэр зүйлийг нь хайж яадаг гэсэн. Одоо ингээд гэр бүлийнх нь нууц, тэр хүний бэкграунд, одоо өссөн түүх, эсвэл бол тэр хүний магадгүй ингээд гаргаж байгаа янз янзын ингээд тэр үйлдэлүүд нь өөртөө таалагдахгүй байхаар ч юм уу ингээд. Тэгэхээр ингээд нэг бол манипулятор хүн болвол тэр хүний ингээд толгойд нь орохыг хүсдэг. Одоо толгойд нь юу бодож байгааг нь мэдэж авч маш их хайраа мэдрэмжийг өгч бүх юмыг чимээгүй сонсож агаад тэгээд тэндээс алдаатай зүйлүүдийг гаргаж ирэнгүүтээ дараа нь тэрүүгээр нь барьцаалаад өөрийнх нь суур ихтгэл үнэмшлийг нь шууд одоо солих тэгээд өөрийнхөө талтай байх гэж ийм нөлөөллийг аягүй хүчтэй үзүүлдэг. Тэгэхээр нэг бол чиний утас болон хувийн орон зай толгой дотор чинь хитрхийх орж суух гад хитрхий хүчлээд байгаа бол энэ бол манипулятор шүү. Тэгэхээр эхлээд хувийн орон зайг аягүй сайн хамгаалах хэрэгтэй. Гэхдээ би бинтээ бас хитрхийх нууцтай хаалттай байх нь аягүй онцгүй. Тэгэхээр ингээд надад ямар ч асуудал байхгүй гайлал нь бас нээлттэй байснараа харилцааг илүү ил тод нээлттэй байх нь аягүй аюулгүй байдлын мэдрэмжийг аягүй сайн өгдөг. Тэгэхээр энэ зүйл дээр осоод аягүй сайн ярилцдаг байгаасаа чи ингээд хоёлоо би биний хуцыг тэг үүсэх тал дээр чи юу гэж бодож чинь чамд ингээд нуух зүйл байдаг уу гэх тэг ингэх юм бол яг хуу нөхөр эхнэрийнхаа тэгэл эсвэл найз охин найз залуугийнхаа тэр хувийн зүйлийг ингээд нөгөөтгөн зөвшөөрч байвал бас ингээд нээлттэй үзэж болох юм. За тийм байг тийм. За дараагийн түүх. Сайн мэн хоёроо өдрийн минь төргийн сэтгэл зөрөхгүй болсон хүн бичиж мэдэгдэж үү? Нэг хөөрхөн ухаалаг гэрч хүчтэй мундаг охинтой үрхэд 3 жил боллоо. Дөрөвдүгээр жилээсээ хамтдаа амьдарч эхэллээ. 3 жил болохдоо ерөөсөө хэрүүл урал хийж үзээгүй хамт амьдраад багсах хэрүүлнүүд гардаг байлаа. Гэхдээ найз охин маань хоёлаа яаж ч мууцсан юу ч бас би биэндээ салъя гэдэг үг хэлэхгүй шүү гэдэг. Энэ үг миний тарих зүрх хоёрт хамтдаа хадгалагдсан. За хамт амьдраад 7 сарын дараа би өөр газар руу ажиллаар явах болоод сар болохоор надаас сална гэж 2-3 удаа хэллээ. Би жуулж, уурлаж, гуйж, аргадаж үцээр байгаа салхааргүй цаашдаа би илүү хичээхэр боллоо. Удахгүй би ч ажиллаа дундаас нь хаяад ирсэн юм. Ирээд 7 чанаагүй дахиад салъя гэсэн. Би бүх зүйл надаас л болж байгаа юм байна гэд өөрийгөө бүтэн өөрчлөө шинэ хүн болно гэж ам гараад гуйсаар байгаад учраа оллоо. 9 сар тэрмэн шинэ ажилдаа ороод 7 чанаагүй ажлынхаа залуугаар хургуулээд хамтдаа алхаад гэртээ ирсэн. Би ч ажлаасаа тараад ирж байсан тэр хоёрыг хараад зогсож байсан. Орц руугаа орох гэж байхад араас нь очиод надаа үннийг хэлэх байх таа гэж найдаад яаж ирсэн гэж асуусан чинь 48 настай 3 хүүхэдтэй хараа хургуулээд ирлээ л гэж чинь. Би ч сая харсан зүгээр надаа үннийг хэлчихгүй дээ тэр үедээ өнгөрлөө. 11 сар дахиад нөгөө салалт яригдаа. За ер нь төртөө хол байж жоохон ч ихсэн орон зай бий болоход бодох хугацаа өгье гэж бодоод төр гэрээсээ явлаа. Тэгтэл 1 сар гэртээ нэг орой ирээд хогийн савнд хог хийх гээд гартал хогийн савнд хэрэгэлсэн 2 бэлгэвч байхан тэр юу болсныг мэдгүй ч харахуулаад дотор тал руу минь төмрөөр зураад авшил мэдрэгдэв. Ямар ч байсан учрын олыгийн асуудал манай ажлын ихч бит хоёр манайд пив уух гэж ирсэн. Тэгээд их чинь явдаг залуу нэрээд ийм юм болсон юм бэлээ гэж би тэгээл өнгөрөв. Тусдаа байсаар 7 сард буцаад учраа олоод эргээд хамтдаа байсан. Дөнгөж ирсэн өдрөө гэрээсээ 72 цагийн юм болсон. Дахиад нэг төмрөөр зурх шиг мэдрэмж асуудал найз ичээд авч чадахгүй надаар ахуулсан юм гэлээ. Тэр өдрөөс хойш хэлсэн хариулттай зөрсөн. Тэгээд тэр дотроо дахиад оромжхон өнгөрөв. Түүнээс хойш элдв асуудал гарахгүй хэрүүл урвал болохгүй хоёр талдаа хичээгээд аваад ажгүй бит хоёрын харилцаа улам сайхан болоод байгаа юм шиг санагдаж явсаар 24 онд дуслаа.
25 оны 2 сард би гадагшаа ажлынхантайгаа амралтанд явсан. Очоо 3 дахь хоног дээр найз охин минь би айгүй их ажилтаа өөрөөр дуусгах шинжтэй гэхээр нь дотроо битүүхэн хартаж байсан ч ихсээ ойлголоо. Харихтаа надад хэлээрээ гэд унтлаа. Шөнийн 2 цагт нэг танил минь залгаад тойр салсан юм уу гэж асуухт нүггүй гэсэн чинь өөдөөс минь бичлэг явуулсан. Үдсэн чинь тэр минь бааранд 4-5 залуутай ганцаархнаа сууж байсан. Ядаж хахад нэг залуутай тэрвэрлээд хоёр биенээ үнсээд үнсэлцээ сууж байсан. Бичлэг байсан болохоор итгэхийг хүсээгүй видео кол хийж болсон бүх зүйлийг дотроо гонхтой харж суулаа би. Найз охин руугаа чат бичээ бичлэгийг явуулсан чинь наа чи би бишээ гэж уцаа авахгүй баарнаас гарсныхаа дараа залхаад би ажил руу явж ингээ шаал цогтөө өөдөөс минь юу ч болоогүй юм шиг ярьсан. Түүнийг би бишээ би ажил дээр байна гэж хэлэх болгон зүрх минь нэг нэгээрээ үүрч унаж байсан. Гэтэ энэ бүх зүйлийн араас түүнийг уучлаа дахиад хамтдаа урагшаа алхах хүсэл надад байсан ч тэр надад хизээж үннээ хэлхийг хүсээгүй өөрөө чи надад итгэдэггүй хойлоо салъя гэсэн юм да. Жич тэр залуу миний хуурай сайн танил ах минь байсан. Чи минь хизээ нэг өдөр үнийг сонсгол байх чамд хандаж хэлэх нэг үг байна. 5 жил болоход би чамаа нэг ч удаа хуурж үзээгүй. Зөвхөн чи л надад байсан шүү. Мөн гоё подкаст эхлүүлж байгаа хоёртой амжилт. Бүх дугаарыг алгасгүй үзнэ. Мөн зовлон нэгтнүүдтэй хандаж хэлэхэд life goes on. Йоо, энэ түүхийг уншсан чинь нэг юм дотор пал гэдээ яваад их амар. Харин тийм пал гэд нэг 2 3 удаа тийм хүчтэй тэглээ. Үнэхээр амар хайртай ээжээ тий. Чи шууд тэр нөгөө нэг худлаар сууяас нэхлээл орхиж авах хэрэгтэй. Тэгээд ингээ байн худлаа ярьж байгааг нь мэдсээр байж ш тэрийг ингээ дуучлаад тэгээд нөгөө эмэгтэй ч гэсэн магадгүй манай нэг өөр төр гаргаал цаана болохоор яг өөрийнхөө зүйлүүдээ хийгээл яг харилцаандаа үнэнч байх, үннээрээ байх гэдэг зүйл байхгүйсэн баа даахгүй. Тэгэхээр энэ зүйлийг ингээд харилцаан дээр хүн мэдрээд ахаар хуурамч худлаа зүйл хизээ нэгэн цагт үнэнд гүцэгддэг гэдэг шиг тий. Тэгээд иймэрхүү зүйлүүдээс болоод хүн дараачийн харилцаанд орохдоо ямар нэг байдлаар үннээ хэлжсэн гэсэн тэрний цаана ёстойгоос худлаа ярьж магадгүй гэдэг ийм айдас байдаг учраас бүх юм ингээд бараг нүдэндээ харж иж итгэдэг ч юм уу. Би нэг түүхийг санаж байна л да. Манай нэг танил олон удаа ингээд ихнэр нь араар нь тавьж исэн учраас хамгийн сүүлийнхээ авсан ихнэртэйгээ ингээд хамт байгаад тэгээд тэгж яхтай ингээд нөгөө бүр урд нь авсан сэтгэлийн шархаасаа болоод хоосон хардах юм өвчтэй болсон. Тэгээл ингээл хам ман дээр ч юм уу эсвэл янз бүрийн газар нь ингээл жоохон толдмол болцсон байх юм бол шууд ихнэрээ барьж авч зоддог. Чи яасан ямар ингээд хүнтэйгээ хамт энд цусны толбол болохдлоо бэлгийн харилцаанд орсон гэснээр ингээд зүгээр ахтан зоддог. Тэгээ ингээд бүх юмаа цэвэрлэхгүй бол төгс ингэж цэвэрхэн байхгүй бол тэнд ямар нэг бохор зүйл харагдах юм бол чи яасан хинтэйгээ ирж яасан гэж ингэж бүр амар хүчрхийл заддаг нэг тийм түүх байсан. Тэгэхээр энэ ер нь бол ингээ олон удаагийн хүнийг худлаа ярьд юм байна гэдэг ийм сэтгэлийн шарах авахаараа дахиад хүнд итгэх үүсгэхэд аюу хэцүү. Тэгэхээр энэ сэтгэлийн шарах дахиад хүнд итгэдэг болтлоо ер нь харилцаанд орохгүй байсан байвал яасан бэ тий. Тэгээд хүнд үнэхээр би итгэж чадна хин нэгний айлын охин хин нэгний аавын хүүг би ингээд зовоохгүй болсон цагтаа би харилж чадна гэсэн цагтаа хүн ер нь харилцаанд ороод бас хариуцлагатай амьдрна гэдгээ ойлгодог болсон хойно гостой бол яасан тэр болтлоо тэгэл өөрийгөө эдгээгээл явах хэрэгтэй байх гэж. Тийм заавал нэг хүнийг хардаж цагтаж итгэхгүй байгаа бол тийм өөрийнхөө бас өмнө нь авсан тэр шархнаас ер нь тэгэл хүн хүнийгээл бүтээд юм байна дөө. Нөгөө чөтөрийг дарах гэж төр болдог нөгөө манипуляторыг дарах гэж өөрөө манипулятор болчлоо гэдэг шиг юм байна л да. За дараагийн түүх маань narcissist husband. Narcissist нөхрийн талаар захиа ярьсан байгаа. За hello гэнэ. За би хүн болгонд л хэлдэг юм анх үерхсэн хүнээсээ өөрийнхөө талаар их юм ойлгодог юм байна лээ гэж. Даанч би гэдэг хүн ухаарч чадалгүй нарциссист найз залуугаасаа салсан ч нарциссист хүнтэй суугаад зоож байна. Найз залуу маань анхандаа их л хайрлаж хүндэлдэг байв. Нэг юм огт санаанаас гардгүй юм. Орсын кухня гэд олон ангид кино хүн бүхэн мэдэх байх. Тэр дээр гол дүрийн гоё өгч гудамж нь гардаг юм. Тэгсэн boyfriend маань чи надаас салвал ийм болно гэж хэлж байв. Миний хувцсыг хайчилж байв. Би өөр хотод сурдаг болохоор амар харддаг. Тэр үед Viber бүр яг tag location явуулдаг байсан болохоор дотор байранд найзынхаа өрөөнд ч орж чаддгүй, өрөөнөөсөө гарч чаддгүй байв.
Нэг тийм хорвоогийн хог шар юм шиг мэдрүүлдэг. Сүүл рүүгээ бүр зохиж мохно, бие хөхрөн гой. За тэгэл энэ хүн л ийм юм байна гэж бодсон чи өөрөө мэдлгүй яг ижилхэн нарциссист чанартай хүнтэй суудсан. Тэр нь миний өөрийн трама гэдгийг дэндүү хожим ухаарлаа гэж. Нөхөр таваарш бол бүр 7 дор цохих инүүхэнд байнга доромжлон эргүү мал царайлаад гуйлах чи юу ч чадахгүй маш жижиг юм дээр л ингэж хэлдэг. Бас хизээж бурууга хүлээдгүй яаж иж байгаад л мушгаад л миний буруу болгодог. Сүүлдээ тарх хэрэгэд би хийм бэ юу вэ л гэж болж байна. Хоёулахны хамт байгаа үед миний зүрх салгалаад л байдаг. За одоо юу гэж уурлах бол гэдэл байнгын радар асаастай. Би дандаа нэг биш бүр 3-4 алхмын урд харж шийдэл гаргаагүй болохоор ингэчлээ тэгчлээ болдог. За тэгээд гэр бүлийг нь хар гэж юутай үнэн үгүй би анхал ээжтэйгээ харьцаж байгааг нь харчаад яагаад салж чадсангүй яагаад ээжийнх надад гаргасан ашиг харчаад яваагүй юм бэ. Одоо ингэж бичихээр бачимдаад хамаг би шархирч өвдөж байна. Одоо бол муухай харилцаа доромжлыг тэсэх ёсгүй юм байна. Зарц боол шиг байх албагүй юм байна гэж ойлгож байна. Өөрийн гэсэн ертөнцөө буцааж олж авах гэж их хичээж байгаа. Бүрэн бүтэн гэр бүл биш сэтгэлийн амар амгалангаа л олж авмаар байна. Өөрийгөө хайрлана гэдэг чинь салон, спа биш юм байна шүү хүүхнүүдээ. За тэгээд ер нь юу ч хийсэн төгшөөртэй л болд юм байна да. Юу гэх бол таалагдах болов уу гэдэл өөртөө авсан юмаа би нуун гол учраас. Хамт гарахтаа заавал өөртөө таалагдсан юмыг нь л өмснө. Би зохгүй байна гэж хэлэхээр чи юу ч мэдэхгүй байж л гэдэг. Нэг удаа надад хилээ авч өгнө гэд гараад эргэтэй хилээ барьчаад энэ гой байна, энийг ав гэхээр нь эргэтэй байна штэ. Паргар байна гэсэн чинь чи юу ч мэдэхгүй мангар тэнэг болоод явсан. Хоол хийсэн ч гол нь сүүл рүүгээ хоол хийх ямар ч урамгүй болоод би бараг 2 сар зүгээр мах чанаж гурилтай шүл хийсэн. Ер нь л нэг тийм үгээрээ идээд байдаг. Битгий намаа цаг нь муухай үг хэл гэхээр нөхөр хүнч эхнэрээ загнах ёстой л гэсэн. Хүүхдүүд өвдөхөөр би бараг нуудаг. Хүүхдүүд өвдснөөс тэр хүний хүүхэд өвдсөнд өглөх стресстг нь намайг илүү ядраадаг. Хүүхдүүд нь огт өвдөх ёсгүй юм шиг аашилдаг. Ер нь л бүх юм 1000% perfect төгс байх ёстой гэж амар нэрвддэг. Тэр нь намайг үнэхээр ядраадаг. Дуртай юм хийх гэхээр мөнгө олохгүй дэмий юм хийлээ. Тэрний оронд гэр орны ажлаа хий гэдэг. Өөрийнхөө төлөө нэг анкет бөглөж байгааг хараад дэмий юм хийлээ. Хевсээ уугаа гэсэн. Гэх мэтчлэн үг үйлдэл бүрийг минь үн цэнгүй болгодог. Хүүхдүүдэд маань намайг муухайгаар дуудахыг зааж өгдөг. Тэнэг гахаа гэх мэт. Ёо ямар зэвэн амт юм бэ. Броор тахыг нэг уншихаар энэ амьдралын утга учир миний сүртэй том юм бүтээж биш зүгээр л энэ сүнсний тайлжтаагүй зангилаануудыг тайлж амар амгаланг олуулж дахин хүний бид ирэхгүй байлгах юм байна гэж боддог болсон. Амар стрессчлээ. Одоо энэ тэгээ түүхийг сонсож байгаа чи одоо өөрөө ингэж бит хоёрлоо битсэн байгаа л энэ нөхцөл байдлаас гарч болд юм шүү. Ер нь ингээд багасаа өссөн нарциссист гэр бүлд өссөн хүн эргээд ийм нарциссист хүмүүсийг ягаад ч нөгөө сэтгэлийнхаа тэр айцаас болоод хайр гэж андуураа тэр хүмүүсээс салж чадахгүй тэр хүмүүсийн чамд аашилж байгаа тэр хүмүүсийн чамд өвдүүлж байгаа тэр өвдөлтийг хайр гэж андуураад тэгээд эргээд бага насныхаа ч юм уу шархаа эдгэж чадаагүйгээс болоод насан туршдаа ийм нарциссист хүмүүстэй хамт байгаад идэв. Тэгэхээр асуудлын гол бол яг хуу энэ залуу гэдгээс илүү өөрт чинь байгаа шүү. Өөрийнхөө сэтгэлийг дахиад нэг шинжилж эдгэж сэтгэл зүйчтэй заавал ирж өөрийгөө эдгэж онцлуулаарай л гэж гуйж гин. Тэгээд нөхцөл байдал бол ийм байгаад үнэхээр харамсаж байна. Амьдрал маш их баялаг зөвхөн сэтгэлийн амар амгалан хүн маш их зовоод ирэхээр тэр зүйл хамгийн чухал юм байна гэж боддог боловч сэтгэлийн амар амгалангаас цаашаа хүн аз жаргал амьдрал дээр маш олон төрлийн өөрчлөлт хөгжил амьдрал бол тэр чигтээ баялаг байдаг. Тэгэхээр ингээд тэрнээс цаашаага амьдрал бол маш гоё зүйл байдаг учраас одоо бити бууж өгөөрэй. Тэгээд бүх зүйл дээр одоо тэгээд энэ нөхөр бол үнэхээр даварцсан байна. Өвчтэй л хүн юм байна гэж бодлоо. Би бол ийм нэг бүх зүйлийг 1000% ингэж perfect байлгах гэдэг бол хизэж боломжгүй зүйл. Хэрвээ хэн нэгэн боломжгүй зүйлийг хүсэж байгаа л тэр бол яг ямар нэгэн өвчтэй л хүн юм байна. Сэтгцэн өвчтэй, асуудалтай. Яахан хизэж гэр 100% цэвэрхэн байна гэж байхгүй шүү дээ. Хизэж ихнэр үргэлж төгс харагдана гэж байхгүй, хүүхэд өвдөхгүй байна гэж байхгүй. Тэгвэл эн чинь бараг энэ дэлхийн амьдралаар биш бараг шал өөр
зүйлээр амьдрах хүсэлтэй тийм л хүн байна гэж бодлоо. Нөхөр бол өвчтэй хүн байна. Тэгээ эхнэр бол маш их төвчсөн юм байна. Тэгээ одоо тэгээд энэ нөхцөл байдлаас гарахын тулд миний бодлоор энэ байдал бүр ийм дээрээ толцсон байгаа юм чинь ер нь мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт ах гэж бодож байна. За тэгээд сонсож байгаа та нартай бол нарциссист хүний ерөөхдөө шинж тэмдгүүдийг ер нь яг яадаг вэ гэдгийг товчхон байдлаар та нартай бас мэдээл болгоод хүргэе. Нарциссист бол ялчгүй бага насны бол гэмтэлтэй хөвчлэн холбоотой байдаг. Жишээлбэл одоо нарциссист гэдэг байгаа маань бол яг зөвхөн одоо өөрийгөө дүгийлгэх, бусдаас өөрийгөө тийм онцгой гэж мэдрэхийг хүсэж байгаа. Ялангуяа жоохон бахаас эхлээд бусдын анхаарал, магтаалыг авах гэсэн хэрэгцээн дээр үндэслэж гарч ирж байгаа хэвийн байдлаас хэлбийсэн ерөөхдөө эмгэг гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэ эмгэг тооцогддог. Гэхдээ нарциссист яг эмгэгтэй биш ч гэсэн тийм шинжийг агуулсан маш их олон хүмүүс байдаг. Хэрвээ бас хүн өөрөө нарциссист юм байна гэдгээ өөрөө бас шинж чанараараа олж болно. Жишээлбэл за шинжүүд нэгдүгээр хитрхийх одоо өөрийгөө бусдаас давуу гэж үзэж тэ би л одоо онцгой, би л давуу эрэхтэй, би л бусдаас илүү авьяастай гэдэг ч юм өөрийгөө онцлох тэр байдлаараа хитрхи амбицтай. Тэр байдлаараа өөрийнхөө итгэлтэй байдлаа олж авдаг ийм мэдрэмж нь илүү өндөр байгаад одоо эготой гэж ярьдаг шүү дээ. За хоёрдугаар шинж нь гэх юм бол нэг юм бусдын анхаарал магтаалыг байнга авахыг хүсдэг тий. Тэгэхээр ингээ хэрвээ магтаалаа ч юм анхаарлаа авч чадахгүй болохоор тэрэн дээр маш их уурлаж нөгөө өнөө зовоож тамалдаг байх жишээний зөвхөн өөрийг нь шүтгэстэй юм шиг амьдрах тий. За дараагийн шинж болохоор ер нь бол айгүй хэмзэг байдаг. Хүн өөрийг нь жоохон шөмжлөд ч юм уу хүн жоохон өөрт нь ингээ таггүй хандхад тэрийг маш их дэвэргэж гомдол уур хилэн болгож босод хүмүүсийг амгиж тамалдаг тий. Тэгэхээр энэний цаана бол өөрийгөө тийм сул дорой гэж мэдрэхээс айж байгаа тийм айц байгаа байхгүй. За тэгээд ер нь бол өөрийгөө тийм зөвхөн л амжилттай тийм хүчрэх хүмүүстэй л хамт байхыг илүүд үздэг учраас хажууд байгаа хүмүүс айгүй голж эхэлдэг. Чиний энэ хувцс чинь болохгүй, чиний царай чинь болохгүй, чиний энэ байдал чинь таалагдахгүй ингээд нэг өөрийнхөө төгс хувилбарыг нөгөө хүндээ наах гэж оролддог. Бүр хувцсан дээр нь хүртэл шүмжилж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэ хүний эрхчлэл байхгүй. За тэгээд бусдыг бол бас нэг юм ашиглах сонирхолтой. Яг өөрийнхөө л эрх ашигтай тааруулж нөгөө хүнээ хүүхдүүдээ ч тэр хамт байгаа хүнээ байлгах гэдэг ч юм. За тэгээд ер нь бол харилцаанд илүү их нэг юм өөр дээрээ их төвлөрсөн. Тэгээд нэг юм дотны хүмүүстэй харилцаж байгаа харилцааг нь бол аюулсан анзаарах хэрэгтэй. Хүн айгүй их дотны хүмүүстэйгээ хүндлэлтэй, зураастай тэн дээрээ хандж байгаа хандлагаас нь бас ер нь бол ажиглаж болно гэсэн. Тэгээд бусдад бол маш их хатаархдаг шин чанар байдаг. Тэгэхээр өөрөөсөө илүү хүмүүсийг бол амар харахтаа уурн хурж идэг учраас тэр хүмүүсийг байнга өөртөө харьцуулах гэдэг ч юм уу. Тэгээд бусдын ялангуяа сэтгэл мэдрэмжийг ерөөсөө оошоодгүй буюу эмпати султай. Зөвхөн өөрийн бүх зүйл дээр би гомдсон, бүх зүйл дээр миний мэдрэмж чухал. Нөгөө хүмүүсийн өвдөг шаналх бол өөрт нь тийм чухал биш байгаа юм шиг санагдах. За ийм хүмүүстэй хэрвээ байгаад бол ерөөсөө л өөрийнхөө хил хязгаарыг шууд тогтоох хэрэгтэй. Энэ таалагдахгүй энэ чиний оролцож болох зүйл оролцож болохгүй зүйл. Тэгээд нөгөө хүмүүсийн ер нь бол чамайг манипулейт хийх гээд байгаа учраас тэр нөлөөнд нь ерөөсөө автаж болохгүй, сэтгэл хөдлөлт нь ерөөсөө орж болохгүй. Тэгээд хүн тэд нар юугаар хоолдог вэ гэхээр чиний уур гомдлоор хоолдог учраас илүү тайван ухаалаг хариулт зүйдэд ах юм бол чамайг өөрийнхөө тэгж удирдах боломжгүй болоод явчихж байгаа. За ийм байна. За дараагийн түүхэн уншия. Өдрийн мэнд захиаг уншчаад хоёр манд бодлоо хавалцааж гинэ. За би айлын ганц гэр бүл зохиосон 24-тэй эмэгтэй, хүүхэд маань 1 ойтой. Манай эмийг намайг хүн гэж хардаггүй. Надад өөрийн гэсэн ухаан, эрх, үзэл бодол байх ёсгүй. Зүгээр оршоод өөрийнх нь хүслээр байх ёстой. Хүн эмигийн залуу наснда ээжэд минь хийсэн алдаа үлийн үрийг нь засаж нөхөх ёстой л амьд толгойгүй хоосон би гэж хардаг байх. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр хүүхэд төрүүлж өгөөд ээж автаа өг гэсэн. Ээжэд ч бас тэр нөлөөлөө тусдаа гарахаасаа өмнө дахиад хүүхэд гаргаад үлдээх юм байгаа бидтэй. Тэгчвэл та хоёр хаашаа явна уу, юу хийн үү хамаагүй гэж хэлдэг. Төрөө удаагүй 4-5 сар гарантай байхад хүүхдээ ээж аавынхаа нэрээр шилжүүл нөхөрчин зөвшөөрөхгүй ухаан мотой байна. Салчин л биз нөхөр яхуу алтан залуу хүмүүс дахиад хүүхэд гаргах боломж байна гэж байсан. Энэ мэтчлэн үнэхээр дарамт болоод толбоогүй пол баймаар байна. Эмээ гэдэг хүнээс болоод нөхөр бит хоёр салж
магадгүй манай нөхөр хэр удаа ийм зүйлийг төвчж амьдрахыг мэдэхгүй ямар ч тач удахгүй бах энэ янзаараа болоод надад эмээгээ гэх сэтгэл үлдээгүй. Баг багаас л намайг өөрийнхөө хүсэл сонирхлоор байлгах гэж миний өмнөөс дандаа шийдвэр гаргаж тэр үедээ жоохон байсан болохоор өмнөөс нь өөрийнхөө үзэл бодлоо хийж болдоггүй яадаг байлаа. Там хүний өмнөөс ярьж болохгүй чимээгүй бай би мэдж байна гэж хэлдэг их чанга хүн байсан. 10 жилээ төгсөөд ангаахт ор гэхээр нь орсон надад тэр чиглэлээр уган сурах ямар ч сонирхол байгаагүй. Тийм учраас түүнээс гараад 1 жил өнгөрсөн. За энэ багын явдлын хав энэ мэтчлэн маш их зүйл байдаг. Гэхдээ нөхөр битэрийг хүн гэж хүлээж авахгүй зарцбол шиг харьцаад байвал хэний ч дургүй хүрэн штэ дэндүү миний гэр бүлийн амьдралд оролцсон бид гурийн өмнөөс шийдвэр гаргаж тэрүүгээр нь байхгүй бол уурлаж тэнэг мангараар нь дууддаг. Дөнгөж хүүхэд гаргаад ер нь ингээд амьдралыг яг шинээр зохиож байгаа ийм залуу гэр бүлүүдэд энэ зүйл бас илбэг тохиолддог. Одоо яг ингээд баг нялхахт хүүхдтэй хаад ээж нь оролцдог ч юм уу. Аав нь амьдралын шийдэх гэдэг ч юм уу, хадам ээж нь орж ирдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө ингээд аав ээж эмээ өвөөч гэдэг юм уу ийм хүмүүс нөгөө яг өөрийнх нь хүүхэд нь ингээд амьдрал зохиож байгаа хараад тэнд алдаа байгааг айгүй их хардаг ч юм уу. Тэрнээсээ болоо чи ингэх ёстой, чи тийх ёстой, чи хүүхдээ хөхүүлж чадахгүй, чи хүүхдээ айтайхан өсгөж чадахгүй, эсвэл бол чи айтайхан гэр бүлээ авч явж чадахгүй гэдэг ч юм ингээд бүх алдааг нь шүүмжилсээр агаад хүүхдээ ханан шахаад тэгээ яг дөнгөж шин одоо гэр бүл болж байгаа энэ хосуудыг бол ар гэрийн нөхцөл байдлаас болоод энэ стрессийг даван туулахгүйгаас болоод хүүхдүүдэд байгаар нь хүлээн зөвшөөрч алдаа оноотой нь цаашаа дэмжихийн оронд нөгөө энэ бүхнээс ингээд алдаа хайж одоо тамлан зовооснос болоод маш олон гэр бүлүүд ер нь шантардаг. Дөнгөж шинэ гэр бүлтэй байх тэгээ дөнгөж хүүхд гаргасны дараах энэ бол маш олон шинэ хийж аваад бол стресс байдаг. Тэгээд бараг л нэг хүний муухай харсан хүртэл өөрийг нь маш хүчтэй юм гомдохоор юм эмзэг байгаа үед нь бол нөгөө эмээгийнх нь өгч байгаа мэдрэмжүүд бол өөрт нь маш их юм эмзэг бас их гүнзгий туссан байгаа учраас эмээдээ маш их гомцсон байгаа байхгүй. Эмээ бол нөгөө өөрийнхөө л харж байгаа өнцгөөс хит их шахаж байгаа байдал нь бол хүүхдээ гомдож байгаа гэдгээс илүү би л зөв юм хийж байгаа гэдэг ч юм уу хэлж ин гэдэг. Тэгээд Монгол ээжүүд болон ер нь Монгол эмэгтэйчүүдийн гаргаж байгаа юм одоо хүүхдээ өөрөөсөө бүрэн хамааралтай байлгаж амьдралыг нь бүрэн өссөн шийддэг юм токсик ээжүүдийн юм эрен үе маш их одоо байгаа юм шиг санагддаг л да. Ер нь ээжүүд л эмээнэр ээжүүд нөгөө нэг нарциссист гэдэг ч юм эсвэл маш их сэтгэлийн шарахтай хүүхдүүдийг бас ингээ бүтээх шалтгаан болцсон байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр ээж нэрээс үүссэн энэ эмээнээс үүссэн сэтгэл хөдлөлийн хамаарлууд бол хүнийг амьдрал дээрээ буцаад яг доктортой байхад нь бол айгүй их гол нөлөөлсөн юм шиг санагддаг. Тэгэд зүгээр л тустайгаар өөрсдийнхээ амьдралаа өөрөө өөрсдөө бие дааж амьдарч үз. Хин нэгний хажууд ээж аваахаа ч юм аль нэг хүмүүсийн нөгөө хажууд ингээд тусалцаа дэмжлэг аваад авах тусам угаасаа л тэдний хувьд бүх зүйл алдаатай болохгүй байгаа юм шиг санагдаж өөрсдөө хороо шийдэх гэж оролддог. Тэгээ Монголд бас нэм гэр бүл салалт их байгаагийн арт ийм зүйл ер нь байж болох юм байна гэж би бас бодлоо. Мэдээж ингээд дарамтлаад хамгийн ойрын хүн нь ингээд хэлээд үгүй болохгүй сал гэд хаарч нэрэл болохгүй байгаа юм байна гэдэг зүйл бодогддог тий. Тэгээ заа салъя дөө гэж хоёр хүн биедээ хайртайсан ч гэсэн хин нэгэн хүний гэр бүлийн тэр ойр дотны хүмүүс аз жаргалын сэтгэл ханамжийн төлөө өөрийнхөө хайртай хүнээс салж хаагцаж тэг ингээ гэр бүл одоо хүүхэд өнчөрч гэр бүл салж байгаа байхгүй юу. Энэ зүйл бол байж болохгүй зүйл. Тэгээд чи өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй, чи өөрийн гэсэн ухаантай байх хэрэгтэй, тэг чи өөрийн гэсэн амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэг яг хоо ээж аав эмээ өвнөр хизэж муу зүйл ингэж санаж хэлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ чи ч гэсэн өөрийнхөө амьдралыг өөх яг нөгөө цагаан цаасан дээр бүгдийг ингээ бичиж эхэлдэг. Штэ эхнээс нь бид нар ямар нэгэн зүйл зохиож эхлэхдээ яг тэрнтэй адилхан хүний амьдралаа яг ерөөсөө л өөрийнхөө гэсэн оршихуйг өөрөө бүтээж амьдардаг. Хин нэгэн хүний үргэлжлэл бид нар мөн ч гэсэн ахиж тэр төрөө шин зүйл дээр ингэж ахиж бид нар цагаан цаасан дээр бичигддэг. Тийм учраас үлийн үр гэдэг ч юм уу эсвэл ингээд ийм болчлоо гэдэг ч юм уу одоо тийм зүйлээр хандахгүйгээр яг
миний амьдралал минийх гэдэг тийм эрүүл саруул ухаанаар хандаж зоригтой үйлдэл бас хийвэл яасан болоо гэж би бас бодлоо. Тэгээд бас энтэй нэг төстэй түүхтгтэй юугаар адилхан бэ гэхээр нөгөө гэр бүлийнх нь хөндлөнгөөс дөнгөж нөгөө одоо байхад нь ингээд оролцоод оролцоор агаад одоо гэр бүлийнх нь суусан хүн нь жинхэнэ нарциссист хүн байсан гэдгийг нөгөө таньж чадахгүй гэр бүлийнхнээс хамгаалж явсаар агаад айгүй олон жил нөгөө хүн нарциссист хүн юм байна гэдгийг нь мэдэхгүй явж агаад тэгэхээр нөгөө гэр бүлийн эффект айгүй амар байгаа даахгүй ингээд нөгөө хадан тавьчуулагцсан халууны зулцах шиг гэр бүлтэйч нөгөө одоо хам танилж байгаа хүнээ зүг харагдуулах гал нөгөөтгөө ч гэсэн гэр бүлтэй ингэж дунд нь хавчиж явсаар агаад жинхнээсээ яг би яг ямар хүнтэй суудсан бэ гэдгээ боддоор харж чадахгүй явж агаад айгүй их асуудалд орсон. Хажууд хүнээ муу хэлэлгүй гэл хамгаалдаг шүү дээ өөрөө ирэхгүй гэр бүлээсээ хамгаалал. Тийм байна. За дараагийн түүхээ уншицгаая. Сайн уу? Хоёроо дэмждэг шүү гинэ баярлаа. Товчхон ойлгомжтой бичиг хичээлээ. Миний 2 дахь түүх заавал уншиж өгөөрэй. Аав ээж хоёр маань баг байхад дүүтэй минь хамт эмээгийн намайг орхиод явчихдаг байсан юм аа. Энэ нь дүү бид нарыг тэжээх гээл амьдрах зүтгээд л бас авга ах маань намайг их гоочилдаг байсан. Чи арчаагүй штэ ганц шүлэг цээжилж дүүн цээжилсэн байхад яагаад цээжилдгүй юм? Дүү бит хоёрыг байн харьцуулдаг. Тэрнээс болоод би одоо тийм хэрэггүй хүн юм бах та. Би яагаад цээжлэхгүй байгаа юм болоо гэж дотроо боддог байж лээ. Гэхдээ би 21-т ингээд дууссангүй ахаад 2 дүүтэй болоод 2 дүүгээ бараг хүлтгүүл болохоос биш бараг ээж нь л болж өсгсөн. 3 дугаар ангиасаа дүүтэй болж гэр цэвэрлэж дүүгээ харж гэрийнхаа бүх ажлыг хийдэг байсан. Тэрэндээ ч дасаад энэ л амьдрал юм байна. Аав ээж ойр дотны хүмүүс ажил хийгээд сурчих өөр нэг их юм хэрэггүй гэл. Танаа охин сайн охин дүүгээ хардаг гэрийнхэн бүх юм хийдэг гэл хүнд худлаа магтаа шиг хогшиг зүйл хэрэггүй юм шиг шаал хий хоосон. Хичээлээ ч хийж чадахгүй хичээлээсээ их хоцорсон байлаа. Хажуугаар нь дүүгээ харж хоол хийж хувцас угааж тэр болгоны хажуугаар яаж чичээл хийх вүтэй. Тэгээд ээж багштай уулзаад сурлага мууцсан юу ч байхгүй би уг нь гэртээ юу болдгоо бүгдийг хэлсэн чинь багш итгээгүй намайг буруутгасан. Ээж тэр багш тэр тэгээд ээжтэй өсвөр насн дээр ирээл муудалцдаг боллоо. Тэр намайг л дандаа буруутган чи гэр зэвэрлсэнгүй чи тэгсэнгүй ингэсэнгүй гэдэл албатай юм шиг сүулдэ би үхээд өгвөл болох юм байна гэж боддог байлаа. Надад амиа хорлох зориг байгаагүй айлын хүүхдүүдтэй харьцуулна. Энэ айлын хүүхэд тэгж яхаа чи ингэж гэл би бас айлын хүүхдүүдийг харахаар нэг ч зовоод байгаа юм байхгүй ч юм уу гэл сүулдэ боддог болчдөг юм шиг байлээ. Бид нар зургуулаа амьдардаг гэхдээ ганцхан яагаад над руу дараад байдгийг ойлгодгүй байсан. Нүдэн нэрэлжлээл муу эргүү чи гэл янз бүрээр хэлнэ. Эхэндээ ч их айдаг байлаа өрөөндөө ороод суучих нь найз нөхөдтэй гарч уруулахгүй 10 жил жирэмсэн болчихно. Эрэгтэй хүүхэд байхдаа ангийн банд нартай ч харьцуулдаг байсан. Энэс болоод 10 жил байхад ангийнхандаа гадуурхагддаг байлаа. Амьдралын боломжоос гадна ангийнхан баг байхдаа л нэгнийг гадуурхаад сурчсан. Энэ нь баг ангийн багштай холбоотой гэж би боддог. Яа бас л амар шүү. Тэр болгоныг даваад гараад ирсэн гэж бодохоор айдас хурж дотроос минь өмөрөх шиг болж байна. Мэдхгүй яагаад ч юм ангийнхны урд гараад юм ярих гэхээр үү аа гэдэл янз бүрээр хэлнэ хоч өгөн амьдралын минь гунигтай үе минь 10 жил өнгөрсөн дөө хөрхий. Уг нь хүмүүс хамгийн нандин үе гэж ярьдаг юм бэлээ. Мөнгөтэй баян карьер бизнестэй болчоод хэлж байсан өгнүүдийг хэлээд өөрсдийн нэг тийм байдалд оруулж үзэх юмсан гэж боддог. Гэхдээ надад тэгэх зориг зүрх гарахгүй юм бэлээ. Гэхдээ энэ бүхнээс үзэхэд би сэтгэл зүг 10 жилээсээ хойш хуваараа комплекстэй хүнд төрүүлээд орхигдох өөрийгөө дутуугийн 10 жилээсээ хойш хуваараа судалж ирсэн. Тэгэл би өөрийгөө дутуугийн комплекстэй хүнд төрүүлээд орхигдохыг хаягдчихвээ гэсэн айцтай гадуурхаж байснаасаа болоод өөртөө итгэлгүй өөрийгөө илэрхийлж хүний урд гараад юм ч ярьж чадахгүй. Энэ хүн надаас илүү гэд хүнийг л өөрөөсөө дээр гэж боддог хүн хосын харилцаа нь мэдээж л асуудалтай юм байлээ. Эхлээд өөрийгөө эмчлээ дараа нь харилцааг эхлүүлэх хэрэгтэй гэж бодсон доо. Би эмзэг хүн болохоор бүх юмыг өөр дээрээ хүлээж аваад байдаг. Зарим нь зүгээр орчсон дээр юм бэлээ. Хийхээ амьдралаас сурах зүйл их байна да. Зүгээр энэ хүртэл сонсож өгсөн таяртай үнэхээр их баярлаа. Good luck гэнэ. Ямар хүрээ. Би ингэж боддог. Нэг хүн намайг намайг юу гэж бодож байгаа бол гэж боддог. Хүн чинь ч гэсэн өөрийгөө бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа л гэж боддог. Бүх хүн тэгж боддог.
нэгэ. Тэгэхээр чиний эсвэл ямар харагдчихаа тэр хүнд юу нь эцэцэд ямар ч хамаагүй гэдэг юм бэл. Юу гэж бодох нь. Хүн болго өөрийнхөө дотор энэ хүн намайг юу гэж бодож байгаа энэ хүн гудамжинд явж байгаа хүн болгоны дотор тийм бодол идэг. Би өнөөдөр ямар харагдж байгаа бол би энэ хүн намайг өнөөдөр юу гэж бодож байгаа л гэж боддог. Тэгвэл хүн болго юм бодоод ахаар яг үнэндээ хин чинийхээ талаар эцэцэд юу ч бодог байдаг байхгүй. Тийм учраас ерөөсөө энэ хүн миний талаар ингэж бодлоо гэдэг ер нь тэр зүйлд анхаарал хүмүүсийг баг хандуулаасаа гэж боддог. Тэгээд хэрвээ үнэхээр тэгсэн бол тэгсэн штэ яа тийм тий одоо яах вэ тэгээд би тэр үед үнэхээр ингэж тийм нөхцөл байдалд ороод тийм зүйл хийцээ. Одоо тэгээд энэ зүйл намайг ингэж цаашдаа ингэж хэцүү байдалд оруулахаа болцсон. Чамайг ч гэсэн ийм зүйлийг ярихаа болоосоо гэж бодож байна. Ингээд сэтгэл зүгээ хамгаалж жоохон юм хэл хязгаар тавьж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ дотоод хүүхэд нь бүр маш их ингээ гэмтсэн хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээ нөгөө айлын том байх чинь ялангуяа хүүхэд нас гэдэг зүйлийг ерөөсөө тэр чигт наваад тавьчихдаг. Ингээд багасаа л нас бий төрсэн хүмүүсийн уг нь бол өөрсдөө бас хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Тэр хариуцлагыг нь тэр жоохон хүүхэд зүгээр л айлын том учраас үүрдэг нь нас бий төрсэн хана хизэж хүүхэд шиг эрх чөлөөтэй өөрийнхөө мэдрэмжээ хүмүүст илэрхийлээд хүүхэд шиг тоглох, хүүхэд шиг тэг ингээ аз жаргалтай байх зүгээр л ингээ байгаараа хүмүүст хайрлагддсан байна гэдэг ийм мэдрэмжийг авч чадаагүйгээсээ болоод зүгээр л ингээд нэг хүмүүст эхлээд өгөх ёстой. Хүмүүсийн өмнө ямар шилсэн хэлж байгаа, ярьж байгаа бүх зүйлийг биелүүлж би хайрлагддаг гэдэг энэ нөхцөл тавьсан хайрт ороод ирэнгүүт өөрийгөө ч хайрлах хайр байхгүй. Тэгээ бусад хүмүүст хүлээмжшөөрөгдөнд бол хэтэрхий хичээдэг. За тэгээ бүр цаашлаад эхлэх юм бол нөгөө хүүхэд насныхаа тэр хэрэгцээг хангаагүй байдаг учраас өөрийгөө дотроосоо бүрэн дүрэн мэдрэх би яг юунд дуртай илээ, би яаж цагийг өнгөрөөвөл гоё эрхчлөөтэй байх вүлээ гэдэг ч юм ингээ энэ бүх мэдрэмжүүд нь алдагдаад ирэхээр зүгээр л ингээ сэтгэл санааны мэдрэмжээс илүү өөрийгөө дүүргэх зүйл юу байна? Тархаараа зөв бурууг ялгана. Тэгээд илүү амжилттай, илүү сайн байхын тулд яах ёстой вэ гэж робот болоод ирдэг. Тэгэхээр энэ зүйл бол ялангуяа сонсож байгаа хүмүүс бол хэрвээ та айлын том хүүхэд нас чинь хэрвээ яг ингээ хангалттай хэмжээний сайхан эрхчлөлтөд өнгөрч чадаагүй бол одоо яг өөрсдийнхөө дотоод хүүхдийг хайрлаарай. Дотоод хүүхдтэй өгч чадаагүй тэр хэрэгцээг одоо л яг өгч чадна. Одоо л яг тэр хүүхдтэй яаж байлгамаар энэ тэр бүх хайрыг одоо том болсон учраас өөртөө байгаа, өөрөө том болсон. Тэгэхээр ингээд тэр дотоод хүүхдтэй өгч чадах хэрэгтэй чи өөрөө өгч учраас хизэж битээ бодлоороо битээ өөртөө хатуу хандаараа өөртөө хатуу хандж юусоо болохгүй. Тэгжил л одоо өөртөө ажиллана да. Би ч нөгөө айлын том шүү дээ. Би бас ер нь бол надад бага нас гэд яхаар яг манай дүү намайг ер нь яг өсвөр настай байхад манай дунтлын дуу гарсан байхгүй юу. Тэгээ надад амар хэцүүсэн. Бүр үнэхээр чихнээсээ хэцүү. Би дүүдээ амар хайртай байсан ч гэсэн нэг тийм гологдсон, нэг талахаараа нэг тийм гологдсон мэдрэмж авдаг байсан. Тэгээ дүү жоохон том болоод би нөгөө дүүгээ харах ажилтай болсон. Тэгээ ингээ хичээл тараа шууд дүүрүүгээ яардаг. Дүүрүүгээ жиж дүүгээ харна гэл язуу тийшээ явъя гоё ингээ тгий гэхэр нөгөө надад тэгж тоглох зав байхгүй. Тэгээ дүүгээ маш их хардаг. Тэгээд нөгөө хитрхи жоохонд нь тийм нөгөө хариуцлага өөрүүлээд эхлэхээр би амар их уцаартай болсон юмсан. Уур хүрдэг, жоохон юм дээр ууралдаг, уцаартай. Тэгээд ингээд дүүгээ ингээд одоо тэр нөгөө нэг өсвөр насндаа явж ирсэн яг тэр шилжилтийн үе дээр буцаа дүүдээ тэр зангаа, жоохон дүүдээ тэр зангаа гаргадаг ч юм уу. Уур хүрээд байгаа хгүй цаанаасаа. Тэгээд ингээд ээжийг харахаараас уур хүрээд яагаад ингээд өөрөө хүүхд гаргачаад юм ч юм уу. Тэгээд надад ингээд харуулж байгаа юм бол гэдэг тэр тухайн үе одоо л тийхгүй л дээ. Одоо бүх зүйлд маш их баярлж байгаа. Зүгээр тэр үеийн сэтгэл зүй өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй ер нь тийм байт юм байлаа шүү. Айлын том гээд бас хитрхи нөгөө нэг хүүхдүүдээ чи ингэх хөстэй, үдэх хөстэй гэдэг нэг албатай юм шиг тий. Ер нь бол тийх албагүй шүү дээ. Айлын том болоод төрчгөө нэг автоматар цаанаасаа ингээд бүх хүнд кэр хийх хөстэй, бүх хүнийг халамжлах хөстэй, бүх хүнд ямар нэгэн зүйлийг хийж өгөх хөстэй. Тэгээ сайн охин, сайн юм одоо ихч байх хэрэгтэй болчих жоохгүй автоматар цаанаасаа. Тэгээ миний хувьд бол маш жоохон ууртай, уцаартай болсон юмсан. Ааш муутай гэх юм уу. Тэгэл намайг ааш муутай гэл ингээл тэгэнгүүт би улам аашлал тий. Заримдаа ааш муутай, эстэй ааштай гингүүд тэрэндэн заримдаа хөөрдөг ч юм уу тий. Тэгээд нэг бас айлын том болчоор айгүй юм захирангуй болчдөг. Юмыг ял замжуулъя, юмыг ингээд хийгээ гэдэг жоохон хурц ширүүн талтай бас болчдөг санагдсан. Миний хувьд яа тэгэл
Тэгээ өсвөр насны дээрээ дүүтэй болсон. Тэгээд манай 3 дахь дуу гарч ирсэн байхгүй хамгийн баг дуу. Тэгээ хамгийн баг дуу гарч ирсэн чинь ахиа 2 дуу харах хэрэгтэй болчихж байгаа юм. Би шууд тэр үүрэг хариуцлагыг нөгөө доотлын дүүтэй үлдээгээд өөрөө шууд гараа явуулсан ч юм. Тэгвэл манай дүү бас жоох хөөхт хараад ингээд нэгээс ер нь хүүхдийг хизээж битгий хүүхдээр харуулж байгаарэ. Хайр. Тэр бол маш ер нь хүнд амар жоох хүүхдэд хэцүү байдаг. Жохон юугаач мэдгүй адилхан хүүхэд ээжэж бас хүүхэд хараал олон одоо тэр сараар ч юм уу жилээ штэ яг ганц хоёр ингээд дүүнраа дуудаад хүүхэд мөхөд харуулах бол окей. Яг тийм үүрэг хариуцлага болоод нэг ээж аавынхын оронд ээж аав болоод дүүнрээ хардаг тийм хүмүүс байдаг штэ тий. Том хүн ч гэсэн хүүхэд харахад амар хэцүү ч стресстэй амар хэцүү. Хүүрхээ айлын тэгвэл томууд одоо мандан бадартай та нарт маш их хайрыг илгээ. Та нар мундаг шүү. Тэ энэ бүх зүйлийг ингээд өнөөдөр бас мундаг хүн болоод өсөж хүмүүжсэн гайхалтай. Ирээдүйд гэр бүлтэй болсон ч гэсэн гайхалтай эмэгтэйчүүд бас ах нар болох байх гэж бодож байна. За дараагийн төгөө. Сайн уу? Би ах энэ зүйлийг тийм хортой гэж бодож байгаагүй. Шууд ярианд орё. 6 жил хамт байсан хүн. Үргэсэн эхний өдрөөс намайг бүх юмд буруутгасан. Би гэрээсээ гарахдаа удаа 5 минут ч юм уу цүнхээ ягаад жаахан хүлээлгэхэд ассан улаан гэрэл миний буруу болдог байлаа. Чи удаагүй бол ногоо асаад би үдээ тэнд ах байлаа гэж мэгээд. Дараагийн жишээ нь би гэртээ хүүхдээ харах хүчи юу нь юу чаддээ энийг презентацийн зорилгот хийж чадахгүй идэж. Манай ажлын охтууд бүр гялцуулдаг. Ийм мундаг гэх мэтэр хэлнэ. За тэгээд би сүултээ өөрийгөө би юу ч хийж чадахгүй хүүхдээ хараад байжээ гэж боддог болцсон. Би төрөөд хямралд гүн орсон энэ тухайга хэлтэл хүний төрүүлдэггүй хүүхэд төрүүлсэн юм шиг чи юун сүртэй ойлгох үе дараатах байтугай бүр хэрүүл болдог хэрүүлээр дуустдаг байсан. Би сүултээ ээж аваагаа амар буруутгадаг. Хоцорхороо би дагчин чичирдэг болсон байсан. Такси хүлээлгээд хаа байж байгаараа би энэ байрнаас юм авчаад ирнэ гэд эрэхтэй хамаг хөлсөө гоожуулаад уучлалгүйгээд орж ирэхэд тэр ах 5 минут ч хүрсэнгүй штэ юунд нь ингэж чичрээвэ гэж хэлж билээ. Ер нь бол өөрийнх нь үзлээс өөр юм хэлхэл юм бол чи шууд л чи өөрөө хийгээч гэж шууд хайчдаг хохироох гээд байдаг тул би за тэгээд яан за гэд ивэн олох гэж асар ихтэй жаргацаар сүултээ чи сэтгцэн үзүүлгээд намайг хайснаар бидний харилцаа дууссан. Тэр хэцүү удаа би яагаад галзуу болсон гэхээр зоригтой үзэл бодлоо хамгаалж өөргөө хувааж эрүүл ухаанаар нэгний дэмжиж хамт амьдрах хүүхдээ харах гэр бүлтэй цаг гаргах талаар шийдвэртээ үнэн ч зогсож ярилцах тухай бодсон юм аа. Тэдэнд тэд чухал хизээж хүүхэд ихнэр ээж аав гэр бүл хамаагүй. Бусдад яасан сайхан ханддаг гэж тийм хүмүүстэй удаан амьдрал шорон л гэсэн үгтэй. Яг л бүр манипулятор хүний бүх шинжүүд сая харагдаж шүү. Өөрийг нь харьцуулж гин, өөрийг нь үгүйсгэж гин. Тэгээд тэнд ерөөсөө өөрийг нь буруутгах байгаа мэдрэмж маш их байна. Өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлээ үйлдэлээр олгож хийж гин, алдаа гарангуут нь шийтгэж гин гэл ерөөсөө байж болох бүх тэр манипуляц хийх аргуудыг бүгдийг хийж байгаа байхгүй. Тэгээд эндээс хараад хахад нэг юм манипуляц хийдэг одоо хүмүүс маш их байгаа. Ер нь бол манипулятор хүмүүс зөндөө байгаа. Тэдний яг ингээд цаана юу байгаа даа гэхээр түрүүний хэлсэнчлэн жоохон бахаас эхлээ бусдын юм анхаарал, хайр, халамж, магтаалыг маш их авахыг хүсэж исэн хэрэгцээ өндөр өсөв. За энэ хоёр шалтгаанаар үүсэж байгаа хгүй. Нэгдүгээрт нь айлын ирэх хүүхдүүд гэж бол угаасаа л айлын одоо энэ маань л мундаг гэдэг ч юм уу ингээл хитрхи анхаарлыг одоо өгөөд бусд хүмүүсээс өөрийг нь их дүгийлгэж хамгаалж ирсэнтэй холбоотой манипулятор хүмүүс үүсдэг. Ингээд өөрийнхөө нь байхгүй байх юм бол шууд уурладаг, нөгөө хүнэд оромжилдаг, уурлаж айлахаараа ичээхээрээ тэгж хүмүүсийг одоо удирддаг ийм шин чанар багаас үүсэн байж бол нөгөө шалтгаан нь ерөөсөө л тутмагшил буюу бусдын анхаарал, хайр халамжийг авч чадаагүй хүн өөрөөс нь сул дорой хүн гараад ирэнгүүт тэрийг маш амархан хорхичоо болгож хажуутай байлгаж байгаа тэр хүнээс авахыг хүсчихсэн бүх хэрэгцээгээ нөхөж авч байгаа юм л шинж харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө ямар ч тийм одоо хүмүүсийн юу гэдэг хатуу ширүүн зүйлийг ингээд мэдэрч өсөж байгаагүй айгүй тийм зөөлхөн гэдэг ч юм уу өссөн охтууд эсвэл залуучууд яг ийм хүмүүсийн золиос болдог. Ингээд улам л хайрлагдахын тулд илүү сайн байх хэрэгтэй юм шиг хичээсээр агаад тэгээд ер нь бол маш хохирогч болцсон байдаг. Тэгэхээр ийм л зүйлийг ингээд өөртөө улам итгэлгүй болол ерөөсө тэр хүний хажууд байхдаа тайван биш баян төгшөр мэдрэл агуулын асуудал улаан
гэрэл хассан байна л гэсэн. Тэгэхээр энэ харилцааг дуусгах ёстой. Эсвэл энэ харилцааг засахын тулд таяр аль нь боддоор асуудлыг яг хараад одоо сэтгэл зүйчдэр хамтдаа ирдэм үү? Нөгөө хүн маань магадгүй чи өстө арчаагүй, чи өстө чили юм гэдэг юм бол уучлаарай энэ зөвхөн нэг талын харилцаа явж байгаа. Нөгөөх нь хичээгээд нөгөөх нь өөрийнхөө дураараа байхыг хүсэж байгаа. Хайр юм байхгүй шүү дээ. Тийм би бас энэ нөгөө зүйлийг амар сайн ойлголоо нөгөө нэг хизээч нөгөө гэр бүл ихнэр ээж аав ойр дотны хүмүүс нь хамаагүй мөртлөө бусад хүмүүстэй амар сайхан ханддаг. Яагаад? Чиний хамгийн сайн хандаж хайрлаж бүх гоёороо байх хэвээр хүн бол чиний хайртай хүмүүс. Тийм. Чи муухай зүйл, муухай зангаа ч юм уу хүн загнах дуртай ч юм уу тэрийг ингээд өөр хүмүүст ингээ гарах хүмүүс олдсон шүү дээ. Тэгж яхад энэ миний хамгийн хайртай хүн шүүгээ сонгоцсон байгаа тэр хүндээ яагаад хамгийн муухай зан гаргаад байгаа? Тэр хүнд чи хамгийн сайхнараа хандах хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл чиний хайртай хүн учраас, эрхэм мөн цэнтэй хүн учраас. Хүмүүс нөгөө нэг ингээд идэг. Би ингээд ойр дотны хүндээ л хамгийн муухай зангаа гаргадаг. Ойр дотны хүнийгээ л ингээд загнчаад идэг. Би энэний ол 100% эсрэг гэдэг. Хайртай идэж ойр дотны хүн бол тэр тусмаа би хамгийн зөвлөлөө наах хэрэгтэй гэж боддог. Хамгийн сайхнараа тэр хүнд хандаж тэр хүнийг ингэж хайрлаж химлэхгүй юмсан, хийж байгаа зүйлийн дэмжин юмсан, энэ хүн ингэж гоё байгаасаа гэж хүсдэг. Мэдээж ярилцаад загнах гэдэг ч юм уу, ярилцаад ингэ болохгүй зүйлийг нь бол ярилцаж хэлж өгөөд тэгээ бусдаар бол тэр хүнийг бол маш сайн дэмжээл гэж боддог. Бусад хүн сайхан хандчаад гэр бүлтэй муухай хандана гэдэг бол ямар муухай баг зүтсэн шалгуудлаа. Ер нь нөгөө нэг хүнийг ээж аавтаа яаж хандж байгааг нь харах гэлээдэн штэ. Манай ер нь ах их цэнэр ч юм уу те. Тэр бас амар үнэ. Ойр дотны хүмүүстэй ямар хандж ийн тэр хүмүүст гой сайхан байна уу гэдэг нь бас амар чухал юм байна. Хүндлэлийн зураасыг даваал ирж байгаа л тэгэл болохгүй л энэ л гэсэн тэр хүн маш токсик байна л гэсэн. Тэгээ хаяад салаад явсан болч тээ тий. Чи галзуу олж туссан ч гэсэн хамаагүй. Угаасаа тэр хүн ч өөрөө галзуу үнэн тээ. Чи яг эрүүл ухаанаар сэтгэхий гэсэн чинь чамаа галзуу гэж буруутгаж байгаа л зөв хүнээсээ салсан байна. Хүн тэгээд нөгөө эрүүлээр хайрлагдаж үзэх нь айгүй чухал юм шиг байна. Нөгөө хайрыг ингээд токсик байдлаар анханасаа гэр бүлээсээ мэдэрсэн хүмүүс яг л тийм токсик байдлыг эргээд өөртөө бий болгоод байдаг. Тэгэхээр эрүүлээр хайрлагдана гэдэг маань чамайг ямар ч нөхцөл байдал байсан ч гэсэн чиний хувийн орон зай хүндэлдэг, чиний үзэл бодол итгэл үнэмшилд халддаггүй, шүүдгүй, буруутгадаггүй, санал нийлэхгүй бодол зөрчилдөх, хэрэлдэх, маргалдах зүйл бол байлгүй л яг. Гэтэ ингээд өөрийнхөө бодлыг чамд тулгах, өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг чинь хүчээр хийлгэх. За тэр хүнтэй хамт байхдаа чи ягаад ч өөртөө итгэлгүй болоод байх те. Ингээд ийм зүйлүүд байгаад байгаа бол ерөөсөө биш байна. Чамайг зүгээр ингээд жинхэнэ бодод хайраар харилж байгаа юм бол чиний хичээхгүйгээр чи зүгээр тэр хүний хувьд байгаараа хүлэмжшөрөж байгаа. Тэгээд ямар ч үед би бинийхээ төлөө зовлонтой жаргалтай үед нь үйлдэл хийхэд бэлэн ингээд ойлгодог юм харилцаа левел ирүүл гэсэн үг л дээ. За сүүлийнхаа захиаг уншаад ерөөдөө подкаста дуусгая. Тэгээд энэ олон захиаг ирүүлсэн бүх сонсогч, үзэгч нартай бол үнэхээр их талархаж байна. Өөрийнхөө хэцүү түүхийг явуулна гэдэг бол бас маш том зориг шаардсан байхаа гэж бодож байна. За сайн уу төрөлхийн худалч засаршгүй экстэй байсан түүхээ. Анх сэтгэл хөдлөсөн, хайрлаж, дурлаж бүх зүйл гоёор хэлсэн. Миний хүсдэг хүлээж байсан хүн маань бас мөн байсан. Намайг эрхлүүлж, сэтгэл санааг минь дэмжиж ойлгодог байсан. Нэг жил хамт амьдрахгүйгээр үерхсэн. Тэр хооронд жижиг зүйл дээр худлаа яриад барагдаал би тэрийг нь тоохгүй хайртай болохоороо сохорцсон явж байсан гэхүүдээ. Өөрийгөө том компани захирлын хүүхэд энтер гэж хэлдэг байсан ч яг ч 100% худлаа байгаагүй л да гэхдээ хүүхэд нь биш хамаатан байсан юм байлээ. Тэгээд анхандаа мөнхтөл гэж боддог байсан. Тийм болохоор ингээд тгий гэхээр намайг эрхлүүлж бүх зүйл надад боломжтой гэж итгүүлдэг байсан. Сүүлийн нэг жил хамт амьдарч эхлээд хард арсан зүүд эхлэх шиг болсон. Бүх зүйл дээр худлаа ярьж надтай үерхэж байхдаа экстэйгээ нийлсэн байсан. Үерхэж байхдаа штэ. Йоо. Би тэрийг мэдээд салаад хаяад явсан чинь 7 хоногийн дараа эксээсээ салцсан. Би чамд л хайртай энтергээд би ч гэсэн хайртай болохоороо нийлсэн. Юуг нь нөх вэ? Энэ хоорондоо экстэй надад мөнгө зээлсэн. Энтергээд тэрийг авах гэж уулзаж байгаа гэд бүрэн тэр харилцаагаа дуусгаагүй байдیں۔ 2-3 удаа араараа тавиулсан ажлынхаа газрын охинтой ажилтай холбоотой октодтой тэр болгоныгоо надад худлаа хэлж нүд анивчихгүй зүгээр л худлаа хэлдэг байсан аимшигтай.
Сүлд салахад хүмүүст бас аавыгаа өөд болсон гэж худлаа хэлсэн байж үлээ. Өөрийгөө мэддэг мөртлөө алхам тутамдаа худлаа хэлж тэрийг үнэн юм шиг жүжиглдэг аимшигтай хүн байсан да. Зүгээр л деталь бүрээр нь яриаггүй ч гэсэн төрөлхийн худалч хүмүүсээс хол байгаарай. Миний сэтгэл санаа ч гэсэн түүнээс хойш хүнд итгэж чадахгүй одоо л баг багаар эдгэрч байж магадгүй. Төрөлхийн худалч хүмүүс амар шүү. Би бүрийн түүхийг яг амар сайн ойлгож байна. Яагаад хүмүүс нэг pathetic liar гэж байгаа тий? Төрөл ийм худалч хүмүүсийг. Тэр худалч хүмүүсийн ард бас л нөгөө нэг за нэгт бол ээж аавал амар нөлөөлдөг. Ээж аав нь хоорондоо худлаа ярьдаг хүн бол хүүхэд нь ялцч худлаа ярьдаг. Яг үнэ. Ээж нь ингээд хүүхэдтэй заавдаа битээлээрээ ээж нь ингэчлээ тэгтээ ингээ хэлцээрэй гэл тэнгүүд хүүхэд тэрийг за энэ бол болдог зүйл юм худлаа ярих чи окей юм байна гэж ойлгоо тий худлаа ярьдаг. Тэгээ бас худлаа ярих чи нөгөө гой харагдах гэсэн хүсэл нөгөө бусдад хүлээн зөвшөөрөх гэсэн бас хүсэл нь штэ. Намаа ингээ байгаар нь л байвал хинч намаа хайрлахгүй худлаа яриад өөрийгөө дөвөөлгөл би өстэй тийм гэж хэлвэл намайг хайрлна гэж боддог бас хүсэл. Тэгэл эцээц худлаа тэр бүх зүйл нөгөө үнэмд баригдаад ирэхээр тэр хүн нөгөө нэг бүрстэй очих газаргүй болол янз бүрийн ашлал тэнэгтэж өгдөг л ахал та. Тэгэд худлаа ярих нь бүр багаас өссөн бас туршилттай холбоотой байгаа. Цэвэр айцтай холбоотой. Яг үннээрээ байх юм бол тэнд айц мэдрээд байгаа байхгүй. Үннээрээ байх юм бол тэнд оршихуй хувьд өөртөө ихтэй биш байгаад байна. Үннээ хэлснээрээ алдаатай би харагдчихна гэж айдаг айц. Магадгүй үннээрээ байснараа ямар нэг үйлдэл хийхээрээ маш их хүчтэй зодуулж шийтгүүлдэг байсан. Маш өндөр тийм травматай хүмүүс бол ер нь за асуудлыг айгүй хөнгөн байдлаар хүндэн тааруулаад ингээд айтайхан худлаа хэлчих юм бол би ингээд асуудлаас айгүй хурдан болторчдаг надад бас аюулгүй гэж бодсоор байгаа энэ сүултээ нас бийн төрсөн ханаа туршил болоод тэгээд ер нь ингээд өөрийгөө их л одоо зөв хүн шиг мундаг хүн шиг ингэж харуулж иж хүлээн зөвшөөрөх юм байна. Энэ бол нөгөө хайрлагдаагүй бас түүхтэй холбоотой байж болох юм. Тэгэхээр ингээд худлаа ярих хулгай хийх хоёр туршлыг засахад хамгийн хэцүү. Энэ ер нь засагдах их боломжгүй. Бүр жоохон бахтан л энийг засахгүй бол ер нь нас бийн төрсөн ханаа энэ зүйл бараг хар тамхины дондолттой адилхан хэмжээний гэж үздэг байхгүй. Тэгэхээр үнэхээр ингээд би өөрөө ихгүй худлаа яриад идэм а гэдэг бол бас л сэтгэл засалч дээр очиод зан үйл дээр суурилсан засал хийлгээрэй л гэж зөвлөе. Тэгэхгүй бол энэ зүгээр нэг болчдөг асуудал ш. Үнэнд гүйцэгдээд ирэхээр энэ хүн амиа орлох хэмжээний айгүй том асуудлууд гарч ирдэг. Нэг зөв тий. Тэгээ хажууд байгаа хүнээ давхар сэтгэлийн том аюул дунагчж байгаа байхгүй сэтгэлийн шууд том траума шархыг өгчөж байна. Хүн тэгж их худлаа яриад хайрлаад тахад нөгөө хүн нь нөгөө хайрандаа хүртэл эргэлзэнэ зү. Хайртай байсан юм уу үгүй юу гэдэг шиг. Тий. Ер нь яг гэж чант байсан ингээл тий. Яг үнэн. Нэрэл эцээц тэгэл үнэн бүх зүйл худлаа нь байтал үнэн гэл хэрхэр нэрээ хүн амиа орлохоос өөр бараг юг болол. За үнэхээр сэтгэл өвтгөм бас сэтгэл сургамжтай ийм гайхалтай түүхүүдээ бид хоёрт явуулсанд үнэхээр их талархаж байна. Тэгээ сонсож байгаа, үзэж байгаа подкастыг маань бас дэмждэг хүмүүс маань өөрсдийнхээ бас сэтгэл болон мэдрэмжээ нээлттэй хуваалцараа өөрийнхөө бас нэгэн сонирхолтой түүхээ бид хоёртой хуваалцаж бас хүмүүстэй хуваалцмаар байгаа. Энэ бол маш их сэтгэлийн эдгэрэл явагддаг. Хүн ингээд дотроо баглж бодож байгаа тэр бодол мэдрэмжээ ганцаараа бодох үр нэг сэтгэл зүйчдэр очиж ярих үр бас энийг ингээд бас подкаст руу илгээгээд ингээд энийг уншингаа хүмүүст бас сонсгоод өөрийнхөө мэдрэмжээ чсэн давхар тайлшиж байгаа юм бас айгүй том нэг эдгэрэл болж байгаа шүү. Тэгээд энэ бүхнийх нь нэг хэсэг бас бид хоёрт болж байгаадаа маш их баяртайгаа. Баярлалаа. За тэгээд дугаараа өнөөдөртөө өндөрлөе. Дараагийн подкаст хүртэл түр баяртай. Дараагийн подкастаар уулзцгаая.